бол намайг царай харуулаач. Тэгээд би болохоор ингээд үлгэр ярьж өгөн тэгээд ингээд одоо энэ тэнгээр Анатагаа амиг гэр бүлгээ аялдаг бичлэгийн. Тэгээд би өнөөдөр бол ингээд үлгэр ярьж өгдөг бичлэгийн. Өнөөдөр би та нартай Монгол ардын үлгэр дотроос битгэлжин бошоо гэдэг нэртэй маш сонирхолтой үлгэрийг уншиж өгнө. Эрт цагт нар сая мандаж, навт сая дэлгэрч, төр сая тогтдож, түмэн сая хурж байхад битгэлжин бошоо гэж байж гинэ. Тэр шөвөө өвлийн хүлдэн дүлхэн хаврын хатууд хашин гэж хайртай битэггүйндээ чимэх будаа чимхэж атга будаа агуулсан юм байжээ. Тэгээд нэг өдөр тэнгэрт нисэж ядраад харган сандуул дээр суутал хайртай бэлхийг нь хагалж авах гээд хатгаад байж гин. Тэгэхээр нь харган минь эндээс холдооч хайртай бэлхийг минь чи хагалчих гээд байна гэхэд харган чиний битэг хагарнуунад януунад хамаагүй гэхэд нь чамайг тэгвэл ямаагаар идүүлэндээ гэж харганыг занаад ямаанд тэгж ямаагүй харган сандуул хайртай битгийг нь хагалчих гээд байна. Харганыг идээд өгөөч гэж гуйж гин. Тэгтэл харимаа чиний хатсан харганы идэх нь байтугай чимтэй наваагаа идэж барахгүй яа гэж байна гээд таасангүй гин. Тэгэхлээр битгэлжин бошоо чамайг тэгвэл чоноор идүүлэндээ гэж ямааг занаад чон дээр очиж чонгой харган сандуул хайртай битгийг минь хагалчих гээд байна. Харганыг харимаа идэж өгөхгүй байна. Харимааг та идээд өгөөч гэж гуйжээ. Тэгтэл чон чиний туранхай ямааг идгэн байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээ гэж явна гээд таасангүй гин. Тэгэхлээр битгэлжин бошоо чамайг тэгвэл анчингаар алуулна гэж занаад анчин харганд очиж анчингаа харган сандуул хайртай битгийг минь хагалчих гээд байна. Харимаа харганыг идэж өгөхгүй байна. Харимаа хөвчөнд идэж өгөхгүй байна. Хөвчөнийг та хөвчөнийг та алаад өгөөч гэж гуйжээ. Тэгтэл анчин гурайцан чонтой хөөцөлдөх нь байтугай ууд жалгаан гөрөөсөө намнаж чадахгүй. Яаж хөөж намнаа гэж явна гээд бас таасангүй гин. Тэгэхлээр битгэлжин бошоо тэгвэл чиний хувцсыг чинь хулганаар уруулна гэж анчин нэрийг занаад хулган дээр очиж хулгангаа харган сандуул хайртай битгийг минь хагалчих гээд байна. Харганыг харимаа идэж өгөхгүй байна. Харимаа хөвчөнд идэж өгөхгүй байна. Хөвчөнийг анчин хөөж намж өгөхгүй байна. Анчин нэрийн хувцсыг чи ураад нохоолоод өгөөч гэж гуйжээ. Тэгтэл хулган чиний хэлсэн рөөсний дээлийг нохоолох байтугай гүйөөгөө яаж хураа гэж явна гээд бас л таасангүй гин. Тэгэхлээр битгэлжин бошоо чамайг тэгвэл хурагчин хүүгээр алуулна гэж занаад хурагчин хүүд очиж хурагчин хүү харган сандуул хайртай битгийг минь хагалчих гээд байна.
хар ямаа харган сандуулыг идэж өгөхгүй байна. Хар ямаа хөвчөн идэж өгөхгүй байна. Хөвчнийг анчин хөөж намж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулган нохолж өгөхгүй байна. Хулганыг чи хувийн ус цутгаад галаад өгөөч гэж гүйжээ. Тэгтэл хурагчин хөө хулган журамтай хөөцөлдөхөн байтугай. Хураг шиг хариулж гүйцэхгүй. Яа гэж юм гээд тосонгүй гин. Тэгэлээр нь битгэлчин бошоо. Чамайг тэгвэл аав ээжээр чинь зодуулна да гэж санаад. Битгэлчин бошоо аав ээжт нь очиод хартал тэд нэр эсгийг хийх гээд унгасаас авч байжээ. Битгэлчин бошоо аав ээжт нь очиод харган сандуул хайртай битгийг минь хагалж ах гээд байна. Хар ямаа харганыг идэж өгөхгүй байна. Хар ямаа хөгчөн идэж өгөхгүй байна. Хөгчөний брөөчнийг алж өгөхгүй байна. Брөөчний дээлийг хулган нохолж өгөхгүй байна. Хулганыг хурагчин хүү алж өгөхгүй байна. Хурагчин хүүгээ задаад өгөөч гэж гүйжээ. Тэгтэл хүүгийн аав ээж хоёр тэрхүү хүүхдээ хөөцөлдөх нь байтугай. Тараасан унгасаас авч эмчихгүй. Яа гэж явж байна гэд тоосонгүй гин. Тэгэхээр битгэлчин бошоо. Тэгвэл та хоёрын унгасыг чинь уул талаар нэг тараах юм гэж данаад салхи гаргахаар шийдэж болоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа эсвэрэн жиргэж гарчээ. Тэгтэл салхи шуурга дэгдэж савсан унгасыг хийсгэжээ. Тэгтэл хүүгийн аав ээж хоёр битгэлчин бошоо дээр очиж салхи шуурга намдаад өгөөч бид хурагчин хүүгээ задаад өгье гэж гүйжээ. Тэгэж амлалтыг хурагчин хүүгээ хулган алж өг гэж задах гэсэнд хурагчин хүү хулган алж өгье гэж амлажээ. Хурагчин хүү хулганыг алгаар очиход хулган гөрөөчний дээлийг нохолоод өгье гэж амлажээ. Хулган гөрөөчний дээлийг нохолох болоход гөрөөчний хөгчнийг хөөж намнаад өгье гэж амлажээ. Хөгчнийг алах битгэлчин хар ямааг хаг татаад өгье гэж амлажээ. Хар ямааг хаг татгаар очиход хар ямаа харган сандуулыг идээд өгье гэж амлажээ. Харган сандуулыг идээр очиход харган сандуул битгэлчин бошоогийн хайртай битгэн дээр би суугаа бай гэж амт хангараага өгчээ. Тэгээд битгэлчин бошоо хайртай битгийг хамгаалж чадаад ам сайхандаа жаргав. За би ингээд зарим өгнүүд нь хүүхдүүдийн мэдэхгүй байсан болохоор би дараагийн бичлэг дээр ихэнх өгнүүдийг нь одоо утгыг нь хэлж өгнө. Ингээд дараагийн үлгэр хүртэл баяртай.